Түүнийг бухимдаж байгааг хараад Жули зүгээр эсхийг нь асуув. Энэ нь охиныг бодлоосоо салахад хүргэв. Жули найзаагаа ширээний нөгөө талд сууж байгаа оюутнуудаас болж бухимдсан гэж бодож байна. Эферийн эхэндээ сандарсан ч Сильва болон язгууртнууд түүн рүү муухай харж байгаагаас босныг хурдан ойлгожээ. Ямар ч байсан тэр өдрийн үйлчлээс болж тэр язгууртны гэр бүл болгоны дайсан болсон шүү дээ. Эферийн Жулид зүгээр гэдгээ хэлжээ. Тэр одоохондоо зөвхөн хичээлдээ анхаармаар байна. Жикужэний хичээл рүү анхаарлаа хандуулбал тэр шидэт хүрээний ач холбогдлын тухай тайлбарлаж байна. Гэхдээ түүний хичээл урд нь өөр байсныг тэр мэдэж байв. Дүзян шидэг койрог дээр зураас нэмэхэд шившдэг бүрт хэвхэн нөлөөж байгааг мэрэгжлийн төвшөнд тайлбарлаж байна. Тэрээр өнөөдрийн гол сэдэв болох урсаж буй газ гэж нэрлсэн зүйлээ үргэлжлүүлэн зааж байна. Гэхдээ Эфрен зөв байсан юм. Декуданы хичээлүүд эхэндээ профессор хүний хувьд өөрийн авьяас их мэдлээ гайхуулсан зүйл байжээ. Харин Ким Ужинги одоо явууч буй хичээлүүд нь шидийн гоо сайхныг дахин амиуч шидийг суур төвшөнд ойлгож байгаагаа харуулж байлаа. Энэ нь оюутнуудыг тэр дундаа төрөлхийн авьяасаасаа болж шидийг сонирхохоо болсон Сильваг хүртэл гайхшруулв. Дүжийн үргэлжлүүлэн үсийг хариуцдаг шидэт тойргийг тэдэнд үзүүлв. Үүнийг газын тойрогтой хослуулснаар өвөрмөц үзэгдэл үүсдэг байна. Нэг яхан өнгийн шидэт тойрог олны анхаарлыг татаж шингэн гал ус шиг урсахыг зөвшөөрөв. Оюутнууд баярлаж гайхширсан байлаа. Ялангуяа Сильва түүний хичээл ийм гүн гүнзгий онолыг хүндэж байхад эгшиж чадахгүй байв. Ерөнхийдөө гений гэгддэг шидтнүүд зүүн совин болон төрөлхийн авьяасаараа шид бүтээдэг байжээ. Онол тэдэнд ямар ч утгагүй санагддаг байв. Хэрв шидтэн бүр онолыг нэгдүгээр тавьбал энэ нь шидийг нэг савнд хуваахтай адил юм. Онол руу хит их анхаарах нь ойлголт зүүн совингоор дамжуулан шид сурах цагийг бүхэлд нь хулгайч болох нь үнэн низэж төв болов. Энэ хуульч тэдний төөдгүй ирж болов. Яг 10 онлын ойлголт нь ихэвчлэн суралцах үйл явцад саад болдог муу талтай. Энэ бол харамсалтай парадокс юм. Гений болохын тулд гайхалтай зүүн совинтой байх ёстой. Гэсэн хэдий ч хамгийн шилдэг нь хүртэл өөрсдийн зүүн совингийнхоо их үндсийг тайлбарлаж чаддаггүй. Янз бүрийн цөв яриатай гений профессорын хувьд Дүзян өөрийн зэрэглэлээ үл харгалзан онлын хичээл заахаар зүтгэж байгаад тэр эмэгтэй гайхжээ. Мигтэй гайхажээ босно. Энэ нь өөрийн дөөж босгож пөөч тэр хичээл дуусахад Эфрийн өөр бодортой үлдэв. Профессорыг ийм сайн байна чинээ. Тэр огт сансангүй. Бүр хичээлд нь анхаарлаа хандуулахад хүргэжээ. Хаалханы цаанаас олон доромжиг сонсогдоход Эфрений анхаарал сарнив. Түүнийг хорхоохыг хүссэн ядаргаатай язгууртнууд гэдгийг тэр мэдэж байв. Сэжвата хийсэн тэр мархан бүх зүйлийг усамд ортуулсан юм. Гэтэл гинэд түүний хаалханы доороос ивент тэтгэх гэрчлэгээ гарч ирэв. Мэдээжийн хэрэг түүний анхны ургаж бол энэ ямар нэг тэнэг хошигнож байх ёстой гэсэн бодож байлаа. Гэр бүлийнхэн нь бүгд түүнийг үзэн ядаж байхад ивент тэтгүүлнэ гэдэг байж боломжгүй зүйл байв. Эферен энэ байдлыг үнэлж дараа нь тайландаа ашиглаж болохыг ойлгоод шидийн захиргааны алба руу аз жаргалтайгаар очиход энэ жижигхэн дугтын үнэхээр бодит болохыг олж мэдэв. Хүлээ навагч жинхэнэ тамгыг баталгаажуулахад биеийн чичирснийг тэр санаж байна. Эферений царай баяр баясгалангаар гэрэлтжээ. Тэр баяр хөөрөө огт барьж дийлсэнгүй. Энэ бол ямар нэгэн өвчтэй зүйл биш биз гэж бодсон охин нүрээсээ татаж үзв. Дараа нь хин нэг нь түүний уруулыг харж ихвэ гэхээс айж аимхайгаар эргэн тойрноо шалхав. Хүмүүс 100 мянган элнийг эзэмшдэг гэдгийг нь удахгүй мэдчихвэ гэхээс айгаад Эферийн ширээн дагуу шурхав. Энэ дүнг ойлгомжтой болгох үүднээс хэлэхэд энэ нь 100 саятай тэнцэх юм. Энэ охин үнэхээр их айсандаа ямар нэгэн болохоос өмнө зүгтхаар эд зүйлсээ аль хэдийн баглаж байлаа. Ажилчид хүртэл сэжиглэж түүнийг анхааралтай ажиглав. Уурлаж бухимдах зураа толгойгоо ширээнд цагтал Эферийн сандарч байлаа. Энэ тэнэг охин энэ бол зүүд биш гэдэгт итгэлтэй байв. Нөхцөл байдлын утгагүй байдал түүнийг уйлахад хүргэв. Бүх хугацаанд гадуурхагдсан охины авьяас эцэст нь хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ нь түүний амьдралын төлөө илүү хичээх гэсэн өөдрөг үзлээр дүүргэв. Та нар яаж мэдэх юм? Гэхдээ энэ хэсэг бол бяцхан нэгүсэл хүний ертөнцийг итгэх итгэлийг хэрхэн сэргээж болохыг харуулсан сайн жишээ гэж би бодож байна. Надад үнэхээр таалагдсан гэж найдаж байна. Ямар ч байсан нухацтай хандаж Укан эглэнд зочцгоё. Энд Дүжааны хойд эгч нь түүнийг одоо шац болон UV-ийн дуудлага худалдааны газар руу явж байгааг олж мэдэв. Намайг ойлгоорой. Энэ бол хачин нэр гэдгийг би мэдэж байна. Өнгөрсөн жил 10 сая эхнийг дэмий өрснийг нь санаад тэр уурч холдон бохимдож байв. Энэ
Энэ удаад тэр хэрэг мөнгө өрөх бол гихээс имэж байлаа. Дуудлага худалдааны газарт бид өөрийн цагийг үнцэнтэй болгох ямар нэгэн зүйл худалдаж авахыг хүссэн манай залууг харж байна. Профессор Телекинес шидийг анх хэрэглэж эхлэхдээ өөрийн сус талыг нөхөхийн тулд ямар нэгэн металл хэрэгтэйг ойлгосон юм. Энэ нь модон ганга хийсэн төр зөөрийн зүйлийг олж болно. Жинхэнэ зүйл өнөөдөр дуудлага худалдааны дээр байх тул тэр вип хүлээх өрөөнд байгаа юм. Тэнд тэрээр танил дүрсийг олж харжээ. Энэ бол түүний сүйт бүсгүй байв. Дахин нэг гинтийн зүйл тохиолдсон. Тэр залууг харж ууртай харсаар босч ирээд түүн рүү хандан одов. Түүний энэ царайг хараад тэр шөнө бараг өөр хурч байлаа. Энэ бол найз охин чинь чамайг тоохгүй байна гэж уурлаж байгаатай яг ижирхэн юм. Жүүжи хороонд шүүхээр хорж байсан Сихвэ Эфрийн хоёрын талаар хөндөж энэ бол нийлээд хуучин мэдээ гэдгийг мэдэж байв. Шидтэн үүнийг яагаад яаж байгаа юм бэ? Түүнийг буруутгах гэж байгаа юм уу гэж асуув. Жүүжи хатуу царай гаргаж шинэ оюутнуудын мөрөөдлийг ядаргаатай зангаараа өгөө хийж байхад нь түүнийг буруушав. Өнгөрсөн алдаагаа давтахгүй байхыг тэр хатуу зөвлөв. Энэ бол түүний хувьд хамгийн сүүлийн зөвлөгөө гэж хэлээд Жүүжи яриагаа дуусгасан нь салах болсныг илтгэж байлаа. Дуян сэтгэлээр тайвшруулад харилцаагаа дуусгах гэсэн түүний санааг ойлгов. Гэхдээ бодит дээр бол тэр энэ үйл явдлын эргэлтийг таатай хүлээж авч байлаа. Түүний үзэсгэлэн төгөлдөр төрхийг үл харгалзан тэрээр хуурамч амьдралт ч гэсэн ямар нэгэн ач холбогдолгүй зүйлийн төлөө эмэгтэй хүнтэй гівсэх боталгүй байв. Бас тэрээр өөрт нь толгойч болох өхлийн аюулаар дүүрэн явдаг улаан төг мэд хүн гэсэн баримт байна. Энэ нь энэ залуу хуримынхаа өдөр үхэлтэй нүр тууж магадгүй гэсэн үг юм. Дужиан түүнийг эргэж хартал чимээгүй байхаа шийдэв. Дуудлага худалдаанд явдаг төрөл биш гэдгээ мэдсээр байж тэр яагаад энд ирсэн юм бол гэж тэр бодож байлаа. Түүнийг уурлуулахаа шийдсэн тэрээр Жүүжигээс зөвхөн түүний өөрийг хүргэхийн тулд энд хүрэхээс ирсэн юм уу гэж асуун өдөв. Энэ нь энд ямар нэг юм хайхаар ирсэн гэж хэлээд ийм бодлыг үгүйсгэсэн охиныг сандруулв. Энэ бүсгүй хоромхон зуур тесрэн гарч ирсэн тул тайвшир гэж Дужиан түүнд хэлв. Тэрээр гомдолтой бөгөөд ууртай үлдэв. Жүүжи цааш явлаа. Мөн Дужиан түүний царайг анх удаа хөөрхөн гэж бодов. Гинэт тэрээр өөртөө хурц бөгөөд гинэтийн мэдрэмж төрснийг анзаарав. Түүгээр хүрээлүүлэх нь ямар аюултай болохыг яг бодож байх үед нь энэ тохиолдсон юм. Энэ нь Ким Ожин аажмаар Дужианы хувийн сэтгэл хөдлөлд автаж байгаа мэт байлаа. Одоо хүртэл тэрээр зан чанараа хянаж чадаж байсан юм. Дуудлага худалдааны газрын зочдод хандсан зарлал гарлаа. Дуудлага худалдаа ихчих гэж байна. Дужиан энэ бол зүгээр л түүний биеийн хариу үйлдэл гэж үзээд ийм утгагүй бодлыг толгойноос авч хаяв. Дуудлага худалдааны газрын хэсэг рүү буцаж орцгоё. Эхний зүйл гарч ирэхийг тэр төвчээртэйгээр хүлээж байна. Энэ бол зүүн зүгийн өвөрмөц орчуудын урсан тусгай вар юм. Энэ нь маш чухал тул судалгааны баримт бичгээрээ шалгасан алтан гэрэл Дужиан хүртэл хурж ирэв. Гэрэл үе таслах нь түүнийг авах ёстойг баталж байна. Дужиан 2,500,000 эхнэр хамгийн өндөр санал өгөх хүртэл хөдлөгч хүмүүсийн саналыг хүлээж авав. Тухайн эд зүйл шууд зарагдлаа. Тэрээр варыг худалдаж авсан цорын ганц шалтгаан нь мөнгөн дүнгээсээ хамаагүй өндөр үн цэнтэй байсанд оршино. Түүний аврах том банкны дансанд хангалттай их мөнгө байгаа. Би үннээсээ хэлж байна. Энэ залуугийн дансанд 200 сая байгаа. Тусгай бөгж, тусгай хайж, рон хүзүүний зөвлөлт зэрэг өндөр үнэтэй олон зүйлсийг Дужиан бүгдийг нь авчээ. Энэ бүхний дараач энээр 5,500,000 эхнэр санал тавих зүрх гаргаж байна. Профессор Дужиан ийм галзуу санал тавьж байгаад дуудлага худалдааны хүмүүс цочирдов. Нөгөөтэйгөөр түүний сүд бүсгүй, түүнийг амьдралдаа хийх өөр зүйлгүй, зөвхөн анхаарал татах гэсэн нэгэн гэж үзжээ. Тэрээр ямар ч шалтгаангүйгээр их хэмжээний мөнгө өрсөн тул тэдний зан чанар хитрхи зөрчигддөг гэж бодож байв. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн гэсэн зорилготойгоор энд ирсэн юм. Тэрээр өөртөө өвлийн газыг олж авахыг хүсэж байна. Хөтлөгч эцэст нь дуудлага худалдааны хамгийн сүүлийн зүйл болоход бараг боломжгүй ховор зүйлийг танилцуулав. Энэ бол ахуй түүхийг өгүүлэх өдөр юм. Энэ бол байгалийн өөрийнх нь шид болох өвлийн гал юм. Цаасан манан шиг энэ чулуу бүх гоо үзэсгэлэнгээрээ ил гарч Дужиан болон түүний свит бүсгүйг асмаар усав. Энэ чулуу бол тоглоомоос олдсон хамгийн ховор 10 металлын нэг юм. Ихэвчлэн сэлэм хурамчаар үйлдэхэд ашиглагддаг. Энэ зүйл нь халуун болон хүйтэн энергийн мөн чанарыг хоёуланг нь хадгалсан парадоксын гайхамшиг юм. Зөвхөн логийн ясаас үн цэнээрээ үнээс давдаг. Гэсэн хэдий ч энэ бол Дужианы хувьд хамгийн сайн сонголт байсан бөгөөд Жүүжи бас сонирхож байлаа. Талууд 30 сая хүртэл үн өсгөж бооцоо тавьцгаав. Жүүжи өөрийн саналдаа маш их итгэлтэй бөгөөд ялахад түм ойхон байх ба царай нь баяраар гэрэлтэж байлаа. Гэтэл нэг залуу орж ирж
31 сая ээжний санаас 50 орны анхаарлыг булаав. Түүний новш сүйд залуу нь юу төлөвлөд байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй болж түүний өөр бухимдал дээд зэгтээ хүрв. Тэрээр өөрийн олж авахар зорьсон цорын ганц зүйт нь түүнийг саад болоосой гэж хүсэхгүй байлаа. Тэр 32 саяын санал тавьсан ч профессор шууд 33 саяар давж санал болгов. Профессор сэлэм урлах чулууг олж авахыг хүсэж байгаад тэд баг зэрэг гайхжээ. Тэр үүнийг сүйд залуудаа эсвэл сүйд бүсгүйдээ өгөхийг хүсэж байна уу гэж тэд гайхав. Энэ бүхэн түүнийг худалдаж авахд нь саад болж буй шалтгаан нь мөн гэж тэд бүгд бодож байлаа. Дүжиан гинтгэл нь жүжигдээ өрсөлдөж байгаагаа ухаарав. Энэ нь цасан ширхгэн чулууг авах гэсэн түүний хувийн амбицыг баталгааж өгж байгаа бөгөөд хэрэг Дүжиан өг зүйлийг авбал тэр насаараа өшөө хорсол тээх болно. Тээх мал нь манай тэр ирээр дүүжийг ихэд болноо дадаад үүнтэй зэрэгцэн өг чулуу 3 жилийн дараа анх удаа гарч ирж байгаа тул тэр үүнийг маш ихээр авахыг хүсэж байв. Хэдийгээр энэ бол том эрсдэлтэй бооцоо боловч Дүжиан тэр шугамар алхахад бэлэн байлаа. Тиймээс тэрбээр жүжигтэй бүх хүч чадлаараа нүүр тусахад бэлэн байв. Үнэн 42 сая хүртэл өсч яг энэ дүнгээр уг эд зүүж профессор Дүжианд зарагдав. Боо болсон баатарсаг тулааныг хүмүүс асаа ташин хүлээж авсан нь үнэхээр инээдтэй юм. Яагаад гэвэл сайтар бодож үзвэл эдгээр хүмүүс зүгээр л мөнгөөрөө гайхуулцгааж байсан юм. Түүнчлэн жүжигд дэндүү зөрүүд зарга гайхсан гэж тэд үзэж байлаа. Учир нь тэдний үзэл бодлоор Дүжиан энэ чулууг анханасаас түүнд өгөхийн тулд олж авсан хэрэг байв. Яг одоо тэр орой шин өөр хилэндээ буцлан шатаж байна. Энэ бүх үйл явдал яг л өнгөрсөн жилийн шиг өрмөжээ. Дүжиан сүй тавих өдрөө түүнийг баярлуулахын тулд эд баялаг үнэт идлээс санал болгосон ч тэр үүнийг амьдралынх нь хамгийн муухай өдөр байсныг тод санаж байна. Хараал эргэж түүний хийж чадах хамгийн муу зүйл бол үгүй гэх үг байв. Энэ бүхэн үргэлж гамшихаар төгсдөг. Тэр үеийн Дүжиан хүч чадал эд баялахаараа гайхуулахыг хүсдэг байсан бөгөөд тийм учраас л тэр залууг үзэн яддаг байлаа. Тэр юунаас ч илүүтэйгээр доромжлогдсон мэт санагджээ. Түүний царайнд дургуцэр илэрхийлэгдэнэ. Энэ бүх хугацаанд тэр Дүжианаас ганцхан зүйлийг л хүссэн ч тэр үүнийг нь өгөхөөс тахалзаж байв. Бас үгүй ээ. Та нар галзуугаж донтнууд минь. Та нарын юу бодож байгааг би мэдэж байна. Гэхдээ энэ нь тийм утгатай биш юм. Өрөөнөөс гарахтаа тэрээр сүй тавьсан өдрөө өөртөө зориулж сүйтгэжээ. Гэвч энэ үйлдэл нь профессорын бардам занд үлдэгдэл халт толгой үлдээсэн юм. Рицард хүний нэр төрийг үл харгалзан тэрээр зан авир муутай профессортой харилцаатай болж төгсөв. Мэдээж хэрэг түүнд үүний төлөө Ахмадын цоож олгосон боловч хүмүүс түүний эргэн тойронд янз бүрийн муухай ховжийг яарч байлаа. Тэр хог шааш шиг цуу яриаг тараахад Дүжиан өөрөө анхнаасаа ч буруутай гэдгийг тун сайн мэдэж байв. Энэ нь түүнийг үзэн ядах үзлийг нь уламж нэмэгдүүлжээ. Мөн тэр өдөр энэ залуу түүний хайрыг олж авах зохисгүй хүн гэдгийг тэрбээр баттай шийдсэн юм. Яг одоо Жули үүнтэй төстэй мэдрэмжтэй тулгарч байна. Гэтэл генетийн зүйл тохиолдож сүйт залуу нь түүн рүү ойртож ирэв. Зөөлөн харц тодруулсан тэрээр цасан ширхгэн чулууг мөн адил сонирхож байсан эсхийг нь асуув. Өөр хилэндээ багтарсан тэрээр үүнийг өдөн хагасах гэж хүлээж аваад түүнтэй хэрэглэхэд бэлэн байлаа. Гэвч Дүжианы амнаас гарсан уучлаарай гэдэг үгийг сонсоод Жули таг шоконд оржээ. Тэр яг одоо юу гэж хэлснийг нь ойлгох гэж хэсэг зур гайхав. Дүжиан ээлдэг байдлаар түүнээс хотож яв. Хөдлөгч чадваргүй болтол нь цачвартуулсан тул түүний уучлалт гуйсны учир утгыг үл ойлгох Жули толгойдоо түмэн янзын бодол эргэлдүүлэн сандарч байлаа. Дүжиан бол хизээч уучлалт гуйдаг төрлийн хүн биш гэдгийг тэр сайн мэдэж байв. Түүнийг хотож явхад сүрлэг том эгч Жозефинтэйгээ тааралдах ба эгч нь түүнийг зугаалахаар явахыг уриалав. Үзэгдэл сольж сонирхож байсан зүйлийг нь авчихсанд Жули яагаад бухимдаж байгааг ойлгож буй профессор руу шилжив. Юу болсныг үл харгалзан ямар нэгэн өгшийн хувьсагчтай тулгараагүй нь үнэхээр гайхмаар байлаа. Энэ нь аль нэг замаар явбал түүний амьд хүрэхэд хүргэж байсан. Дүжианы жинхэнэ зан чанарын талаар түүнийг гайхшруулахад хүргэж байна. Ямар ч тач түүний гэртээ ирэхэд шивгчт нь угтан авсан бөгөөд тэд ямар нэгэн зүйлд их л бухимдсан бололтой харагдана. Юрилийг ирсэн тухай дуртахад Дүжиан хойд дүүгээ хараад хөлдөж орхив. Охин алга болоод шууд л түүний ард гарч ирэн хэтэрхий үргэлжлэн байдлаар их хэмжээний мөнгө үүсэнд нь буруутгав. Тэрээр энэ мөнгийг өөр хойд зарцуулахыг хүсч байсан байтал Дүжиан энд дуудлах хугацаанд зүгээр л салхинд хийсгэж орхижээ. Нөхцөл байдлыг аврахын тулд тэрээр тэдэнд мөнгийг нь ашиг нэмээд буцааж авчрах зүйлийг авчирсан гэж хэлв. Гэхдээ мэдээжийн хэрэг түүний эгч дүү маш их уурлаж түүнийг өөрийг
түүнийг нэг удаагийн хог шиг ашиглаж байгаа хүн гэж буруутгав. Өнөөгийн нөхцөл байдал аюултай байгааг Дужиан ч хүртэл ойлгож байсан. Түүний хөөрхий өвч түүний бочимгүй үйлдэлийн үр дагаврыг цэвэрлэхийн тулд энд байгаа гэж мэлмрүүлэн ойсов. Түүнийг ийхүү буруутгаж байхад нь би үнэхээр зүтгэх байна. Юрээс тэдний санхүүгийн хүндрэлийг онцолж тэрээр тэдний дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байхад Дужиан түүний хамаг үнэтэй мөнгийг өгч орхижээ. Түүний авраа улаан өнгөөр савсалагдж хоолой ноцтой өнгө ястай болж түүнийг тэдний эдлэнд зүй ёсоор харьяалагдах ёстой хамаг мөнгийг бооцоонд тайсан хүн хэмээн хатуу шүүмжтэв. Эгчийнх нь лугшсан аюултай авраас болж Дужиан улаан түгшүүрийн байдалд оржээ. Аюул тулгарх үед түүний хорон санаатны хувь тавилангийн шинж чанар идэвхждэг бөгөөд энэ нь түүнийг өхөлтэй тулгах хэмжээний аюултай нөхцөлд ойртож байгааг илэрхийлнэ. Нэгдийг нь оочж ихэд бүр ирээж тэдэр энэ мөн түүний аврагаас алтан гэрэж гарч байгаа нь түүнд ямар нэгэн зүйлийг ойлгуулав. Хэрв тэр энэ нөхцөл байдалд ямар нэгэн зүйл хийхгүй бол өөхөх хөв тавилантай ажээ. Хэрв тэр оролцвол ихээхэн ашиг олж магадгүй юм. Энэ бол үндсэндээ гамшигын цаана нуугдсан боломж байв. Мэдээж хэрэг Дужиан энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхээ маш сайн мэдэж байлаа. Тэрээр Юрэлд санаа зовсдгоо гэж хэлсэн нь түүний сая хэлсэн үгийн дараа энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх хамгийн муу арга байв. Тэрээр өөрийн туулсан бүх асуудал талархалгүй тэнэг атныхаа төлөө туулсан зовлон бэрхшээж бүрээ нэг бүрчлэн Почин түн рүү хашгичв. Үүний хариуд Дужиан түнд энэ бүх зовлонг туулах шаардлагагүй байсан гэж хэлв. Юрэл дахин хэлэхдээ тэдний эцэг их ууд болсны дараа маш их мөнгө алдах болсон шалтгаан нь Дужиан өөрөө байсан бөгөөд тэрээр нэг өдрийн дотор 150 саяыг өрн тарах хийсэн нь тоглоом биш гэдгийг сануулав. Түүнийг дуугүй болгохын тулд Дужиан нэгэн мэдээлэлээр цочирдуулав. Тэрээр гэр бүлийн тэргүүний суудлыг түүнд шилжүүлж өгөхөд бэлэн байлаа. Энэ нь түүнийг хөдлөгч үгүй гайхшруулж сая юу гэж хэлснийг нь ойлгож чадахгүй төргөв. Дужиан өөрийн хэлсэн үгээ давтаж хэлснээрээ яг таг хийн гэдгээ батлав. Юрэл түүнийг альчих шалтнаасаа болоод одоо түүний үгэнд сандарч ирсэв. Тэр үүнийг тохиорхож байна гэж бодож байсан ч Дужиан түүнийг зүгээр л удаашруулж байна гэж бодож байлаа. Дужиан тэрч бүхэд хэрв түүний үгэнд итгэхгүй бол тангараг өргөхөд бэлэн байгаагаа илэрхийлв. Үгэндээ хүрэхийн тулд аюултай тангараг өргөж амиараа дэнчин тавихад хүртэл бэлэн байгаадаа Юрэл шоконд орхишжээ. Энэ бүхэн хаанаас гарч ирснийг тэр огт ойлгохгүй байсан бөгөөд бүр энд хүртэл ирэх замдаа толгоогоо цогчсон юм биш бидтэй гэж гайхав. Ах нь түүнийг өөрт нь итгэхгүй байгааг хэвийн хүлээн авч байлаа. Юрэл өөр аргагүй эвсэнд хүлээн зөвшөөрсөн ч хэрв хийсэн үгнээсээ буцвал түүнийг шууд буцчихад бэлэн байгаагаа сануулв. Тэрч хэлээд тэрээр түүний гаргасан сүүлийн хутгалцсан хог савыг засахаар шууд гарч одлоо. Юрэлийг явхад Дужиан өнгөлийн хувьсагчаас өөртчлэн сэргийснийхээ төлөө 2 оноо авлаа. Ямар нэгэн томоохон зүйл тохиолдоогүйд талархан тэрээр санаа алдав. Тэрээр энэ албан тушаалыг ямар ч санаа зовсдгүйгээр шийдвүүлж өгөхөд бэлэн байлаа. Хэрв юмнууд энэ хിവэрээ үргэлж илбэл түүний зогтох мөч ойрхон байна гэж тэр бодож байв. Сонирхолтой нь Ганиса түүний дэргэд гинэд гарч ирж түүнийг гайхшруулсан ба түүний үг үнэхээр үнэн бөгөөд тэр өөрчлөгдөхөөр хатуу шийдсэн байна гэж хэлв. Тэрээр хажуугаас гинэд гарч ирээд гинэд ирсэндээ уучлалтгүй. Тэр сая харсан зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Дужиан үүнийг тиймч онцгой зүйл биш гэж бодож байв. Түүний эгч түүнээс хамаагүй дээр гэрийн тэргүүн байж чадна. Адал явдал хаягч түүний эгч Юрэлийн талаар хүнэнийг дэлгэж түүний судсаар Украины гэр бүлийн цовнаас ганц тусалж байхгүй гэдгийг хэлв. Энэ нь Дужианы хувьд маш том цохилт болжээ. Энэ явдал анхны тоглоомдч байх ёсгүй байсан тул үйл явдал ийхүү иргэмжиж тэр хизээж төсөөлөөгүй байв. Ганиша түүний эгчийн судсаар Украинийн ганц тусалж цус урсахгүй байгааг зарлаж тесрэгт хийв. Тэд цусан төрлийн холбоогүй гэдгээ аль хэдийн мэдэж байсан ч ямар ч цусан холбоогүй гэдгийг мэдэх нь түүний хувьд гайхмаар хിവэр байв. Түүний урвалыг хараад Ганиса энэ шалгалтыг хийх хүсэлтийг анх гаргасан хүн нь өөрөө байсныг сануулв. Гэсэн хэдий ч Декүлэн үүнийг огтхонч тоосонгүй бөгөөд энэ нь өөрт нь огт хамаагүй гэж мэдэгдэв. Энэ хариулт Ганисаг сандахав. Яагаад гэвэл түүнийг ийм хайхрамжгүй байх чинь гэж тэр хизээж бодоогүй байжээ. Гэсэн хэдий ч тэрээр үүнийг нууцлахаар тохиролцов. Тэрээр эргэж явахдаа Мохон 6 толгой хөдөгч ихэлсэн гих өөр нэгэн чухал мэдээг хуваалцав. Эдгээр хүмүүс зарт гарсан гэмт хэвийн байгууллагыг удирддаг бөгөөд тэд тус бүрэн саяар үнэлэгдсэн толгойн шагналтай байдаг. Цанхоор өсрөн гарахаасаа өмнө адар явдал хайвч зогтсаад Декулад анхааруулаг өгөв. Мохон 6 толгой түүний худалдаж авсан эд зүйлийг одоо хайж байгаа юм. Дуудлах худалдаанд тэр илүү болгоомжтой байх хэрэгтэй. Тэр сүүлийн үед шидэг хамгаалалтаа алдагдуулж байх шиг байна. Ингээд тэр цагаан алчуур үлдээгээд шөнөөр алга болжээ. Дүүгийнхин талаар хүнэн ил болоход Декузайн үүнд огт санаа зовсонгүй. Түүний хувьд энэ нь юу гэж
ч өөрчлөгдөхгүй. Эцсийн эцэст тэр жинхэнэ Декажийн биш шүү дээ. Тэд цусан төрлийн холбоотой эсхээс үс хамааран тэр түүнийг үргэж гэр бүлээ гэж үзэх болно. Энэ хооронд ойд Ганиша болон түүний хүмүүс түүрийн эргэн тойронд сууж Декоз ангийн саяхан өөрчлөгдсөн зан Аашийг ярилцаж байв. Тэрээр түүний өгөнд уярсан бололтой байх авч ирчүүдэд үргэж зөөлөн ханддгийг нь шоосон нэгнээр түүнийг тал барьж байна химээжээ. Үүнд уурсан Ганиша түүнийг хэсэг болгон хэрчэнд химийн сүрдүүлв. Мархан улам газар авч байх зуур нэгэн адас явдалт чин бөгөөд Жулиагийн төрөс садан Дикулиний хүний тас эзэрч байгаад гайхснаа эзэрхийлжээ. Чороноосоо сархилан босох зуура Ганиша энэ өөрчлөлт үнэн болохыг батарч Декажинд масан бол хайх шаардлагагүй болсныг бүгдэд нь дуулгав. Тэрээр буцацгаахыг санал болгоод өнөөдөр сонссон бүхнээ нууцлахыг бүлгийн хинтээ захижээ. Ингээд тэд телепорт шившлэг идэвхжүүлэн хуц гэр цацруулан тэнгиж дуусан алга болов. Ингээд энэхүү рекап өндөрлөж байна. Үзсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрв танд таалагдсан бол лайк дарж манай сувг лөө бүртгүүл